130 дугаар сэдв. За ус гэдэг бол амь насны ундралга хүний биед бол усны чухал чанар нь бол хүчил төрөгчийн дараа л орж идэг. За хүнд уурга, өөх, эрдэс бодис витамин бол гагц төрлөөрөө л дутагдах үед хэдэн гараг уу нийлээд урт хугацаа бол өвчлсөн ч амьд байгаад байж болно. Гэвч бол усгүй л бол 4-5 хоногт л амь насаа алдах юм аюултай байдаг байхгүй юу? Тэгээд энэ талаар та тайрамж хийх болоо яагаад юм бэ? Би одоо ус уухын тухай суралцж байна л да. Ус уух бол маш их том судалгаа шүү. Энийг зөв хэрэгэл сурах чухалтай гэж би бодож байна. Нэгдүгээрт нь юунаа өмнө ус бол одоо хүний биеийн 60-70% эзэлж байдаг. Хүүхдүүдэд бүр 70-80% эзэлж байдаг. Ус бол альваагийн суурь гэдгийг хүн болгон сайн мэдэн л дээ, тийм ээ. Хүний бие гэдэг бол нэг том химийн үйлдвэр байдаг байхгүй. Тэнд бол маш их хэмжээний химийн үйл ажиллагаанууд явагдаж байна. Бодисыг нэгтгэж байна, задруулж байна, эд эсэндээ ашиглаж байна. Тэгээ хүний бие бол ингээд бараг усан дотор хөөж явж байгаатай адилхан юм байхгүй юу? Ийм болохоор энэ бодисын солилцооноос их хэмжээний хортой бодис, хаягмал бодис, хэрэггүй бодисууд гарч ирж байдаг. За эднэрийг гадагшлуулах чухалтай байгаа юм. Тэгээ биеийн дулааныг барих, цусыг шингэх олон талд бол ус бол маш их чухал үйлдэлүүдийг үзүүлж байдаг юм аа. Ийм болохоор усыг зохистой хэрэгэл сурах бол маш их чухал гэж бодож байгаа. За өдөр тутмын амьдралд аваад хэлэх юм бол бидний биеинд өдөрт хэдийн хэмжээний ус хэрэгтэй вэ гэвэл одоо бид нар өдөрт бараг 1500 мл ус шээж гаргаж яадаг. Тийм ээ, энэ шээсээрээ гэдэг. Бидний биеийн өтгөнөөр бас усыг алдаж байгаа. Дээрээс нь бид нар амьсгалаараа, дээрээс бид нар арьсаараа, хөлсөөрөө усыг алдаж байгаа. Энэ ерөнхийдөө усны хэрэгцээ бол 2500 мл. Тийм ээ, бараг 5 жин ус өссөн үг. Тийм ээ. Ийм зэргийн ус одоо хүний биеинд одоо алдагдаж байгаа юм аа. Үүн дотроос бол бид нар одоо идэж байгаа хоол, ногоо цагаан, жимс түүнээс гадна энэ биеийн дотор явагдаж байгаа бодисын солилцоо зэрэгээс эргээд нэг 1000 мл ороод ирчихэж байгаа. Тийм болохоор хүн өдөрт хамгийн доотлоор 1200-аас 1500 мл ойролцоогоор 6-7 аяг ус ууж байх нь чухалтай гэж үзэж байгаа. Энэ тэгээд ер нь бол хүн олонхий хүмүүс бол ам атгатаар ус уудаг бас нэг буруу заншилтай л байд юм л да. Энэ бол одоо тийм сайн явдал биш юм. Хүн ам атнаа гэдэг чинь бол одоо бид нарын эд эсийн дотор ус дутагдсан үед ам нь цангаад тэгээд тархиндээ очиж мэдүүлээ. Тархин нэргээд энэ ус дутагдж юм байна шүүгээд ам цангах юм үйлдэлийг мэдрэх хүртэл зөндөөн хүний биеинд ус дутагдсан байдаг. Энэ бол хэд оройтж байгаа юм. Тийм болохоор ус уух удаан бол бид нар өглөө босоод болж игүүл яхан илүү шиг ус уугаад орой 8 цагаас хойш бол бага шиг ус уугаад энгийн цагтаа ам атахгүй байсан ч гэсэн бид нар заавал багаар ус ууж сурах хэрэгтэй. Энэ бол нэг зүйлийн одоо хүний биеийн эрүүл ажиллагаа явагдахын чухал юм. Гэвч бол цангахтайгаан зэрэг учир маймгүй учиргүй их хэмжээний ус уувал бидний зүрхнээ дараас бөөрнөө дараас дэндүү цаашаа тархин хүртэл усан хавтдаг. За ингээд одоо муу үйлдэл гарч ирэх гэж байна штэ, тийм ээ. Ингээд бид нар тогтсон хэмжээтэйгээр усыг ууж байвал биднэрт эрүүл байхад маш их чухал нөхцөлийг бүрдүүлж өгд юм аа. Тиймээс одоо ус ууж сурахын төлөө бол бас сайн судалгаа хийвэл зүйтэй байхаа гэж бодож байна. Ус нөхгийн одоо их амархан аргагүй л одоо шээсэн хараад шээснийхээ өнгөөр ус нөхөх бол бас нэг зүйлийн нэлээд гайгүй бас үндэслэлтэй ус нөхөх арга юм а гэж би бодож байгаа юм. Хүн бол одоо энэ усыг нөхөхдөө бол шээсний өнгө их гүн байвал энэ ус одоо дутагдж дутагдсан байна гэж ойлгоорой. Шээсний өнгө одоо ингээд гүйхэн байвал биеийн дотор байгаа усны хэмжээ харьцангуй гайгүй байгаа юм байна гэж бод. Тэгээд хүн чинь бол ерөөсөн ёсон дороо авчихвал 1-2 цаг болоод нэг удаа баг шээж явах ёстой байхгүй. Ягаад гэвэл давсган дотор чинь шээс хуримтлагдаад байвал одоо тэр давсганы чинь юунд муу сэтэлт өгөөд байдаг байхгүй давсны ханд. Тэгтээ давсганы өвчин олох бас аюултай. Тийм болохоор ингэж шээж байх нь чухалтай байхгүй. Ингээд шээсээрэн одоо үзэж явах хэрэгтэй. Тэгээд одоо энэ шээсний тухайтай хэлсэн болохоор бас нэг 2 зүйлийг хэлээ л дээ. Хэрвээ шээс нь ямар ч өнгөгүй болчих юм бол энэ харин бөөрнөө дутагдалд орж ийнө, бөөрний асуудал үүсэж ийнө энийг үзээрэй. Шээс чинь хит одоо улаан шаргал өнгөтэй болчих юм бол одоо шээсэн замын
чулуужил юм уу, өрөвсөл юм уу, цус гарч яах нь энийг үзэх хэрэгтэй. Хит шар өнгөтэй байх юм бол одоо сүснээ, илэгнээ, цуснаа өвчин олж яах нь энийг анхаарах хэрэгтэй. Одоо олон кийдэн бол энэ шээс их хэмжээгээр хөөсөрдөг штэ. Одоогийн тэр олж байгаа өвчин шихэр шижин өвчин бол одоо шээс их хөөсрөөд ингээд хөөс нь одоо тийм амархан намдаж алга болдгоо байхгүй. Ингүүл энэ одоо шихэр шижин өвчин олж яах юм уу? Бөөрнөө өрөвсөл олж яах юм уу? Ийм талын олон зүйлүүд байгаа. Хэрвээ шээс чинь ингээд хувиралтай болвол тэр дороо эмнэлэгд очиж үзүүлээрэ. Ингээд ус уух одоо бие засах энэ олон талыг ингээд нийлүүлж одоо нийтэмд нь үзэж байвал танай эрүүл мэндэд хэрэг болох болов гэж бодож энэ хэсгийг ярьж байна да. За баярлалаа. 131-р сэдв. За мөнхөө багш танаас асуумаар байна гэж. Одоо энэ түгээл ус ба зах дэлгүүрээр одоо энэ тунгаасан ус, цэвэр ус, арагшаан ус зэрэг гэж одоо маш ариун ус байгаа л да. Бид ч гээд эрүүл мэндийн бодоод одоо аль нь уул сайн юм бол доо гэж их санаачирж бодол хийж байдаг. Тэгтээ бол чухам энэ одоо аль усыг сонгуул ашигтай байдаг болоо. Энэ талаар бас манайс ойлгомоор байна, мэдмээр байна. Та яриад их болов. Миний үзэхээр бол одоо энэ түгээл ус бол хацсангүй сайн ус юм а. Яагаад гэвэл улс түүнийг цаанаас нь чанарын баталгааг нь хангаж байгаа. Нөгөө талаараа энэ бол байгалаас ирсэн цэвэр ус, байгалийн ус. Тийм болохдоор энэ усыг одоо буцалгаад хөргөөд уух хэрэгтэй. Буцлах үедээ бол одоо буцлаад халвын аваад 3 минут гэрээтэй буцлагуул сайн. Яагаад гэмгүүл энэ дотор бол тэр хлор гэдэг бодис хийгээд энэ усыг аривтгаж байдаг юм. Хлорын одоо ингээд буцлах үе тэр дэгдээд ингээ гараа явчихна. Бас өөр зүйлийн хорт бодис байвал бас дагдах боломжууд байгаа байхгүй. Тэгээд хөргөөд 25-аас 35 градусын оронд биеийн дулаанаатай ойролцоо им градуст одоо халуунай байдалд л ууж байвал одоо хүнээ биенд хэрэгтэй. Тэгээд яг вэ нэг удаагаад хонуулаа ч юм уу дахин буцалгуул илгээнгүү хонсон усанд одоо бактери үрж ин тийм ээ. Удаан буцалсан усан дотор байж тэ тэр ууршаад одоо олон зүйлийн бодисууд нь одоо өтгөрөөд юм уу тэр одоо хүний биеийн тийм ашигтай биш амьд биш ус болж байгаа байхгүй. Тийм болохоор ийм усыг уух шаардлага багтаа юм л да. За үйлдвэрлэлийн аргаар ингээ цэвэр сүүсэн цэвэр ус байгаа. За энэ болоод борооно ус, заснаа ус бол одоо эрдэс бодисоор их бага байдаг болохоор урт удаан хугацаагаар уувал одоо хүний эрүүл мэндэд тийм сайнаар нөлөөлөхгүй байхаа гэж эрдэс бодис дутагдалд орно гэж би бодож байна л дээ. Бас нэг ус байдаг штэ тэр эрдэсжүүлсэн ус. Яагаад гэвэл цэвэр усандаар хүний аргаар дээрэс нь эрдэс бодис нэмж хийсэн ус байгаа. Энэ ус бол тийм сайн ус биш. Яагаад гэвэл энэ дотор байгаа эрдэс бодисын хэмжээ хүний биеийн тохирохгүй юм уу? Хэрвээ тохирохгүй бол хүний биеийн дотор байгаа эрдэс бодисын тэнцвэрийг алдагдуулах, нөлөөлөх иймэрхүү одоо юм гарч магадгүй. Тийм болохоор энэ усыг бас хэрэглэх тийм тохиромжтой ус биш ээ. Кван үржшүй гэж хэлж байна штэ. Тэр тийм сайн биш. За одоо хэрвээ бас нэг ус байгаа, аршаан ус байгаа тийм ээ. Аршаан ус гэдэг бол үнэн дээрээ бол энэ бол одоо эрдэс бодисоор их баялаг ус байхгүй юу. Хэрвээ энэ хүний биеинд их тохиромжтой байна гэж шинжилгээ гарсан бол энэ ус бол сайн ус аа. Тэгвэл одоо бид нарын гэдэг аршаан усыг ууж болно, булгийн усыг ууж болно, байгалаас заяасан энэ усыг уух хэрэгтэй. Гэвч бол одоо говь газар ч гэдэг юм уу, зарим газрын усын чанар их муу байгаа штэ тийм ээ. Энийг бол одоо тухайн засгийн газар энийг одоо зохих хэмжээнд арга хэмжээ авж байгаа. Тэгээд тухайн газрынхаа түгээл усныхан байдлаас болж байгаад ямар ус ууг нэгдгээ өөртөө шийдвэрлэх ёстой байхгүй юу. За ийм талд анхаар тавиул одоо усыг бас зөв ууж чадах болов уу гэж би бодож байна л дээ. Би энд одоо та бүхэндээ нэг баг зэрэг одоо өөрийнхөө бодол үзлэн уснаа тухайтай ярмаар байна л дээ тийм ээ. Ус ууж идэж байгаа бүх юм бол бид нар байгаль эрдэмтнээс авж байна шүү дээ. Тийм болохоор бид нар сануулan гэлэх нь байгаль эрдэмтнээ хайрлая, байгаль ихэн хайрлж сурцгаая, хүн бүгдөө тусал усыг хайрлцгаая гэж хэлмээр байгаа байхгүй юу. Яагаад гэвэл хүн төрөлхөтнээ энэ хэрэгжилж байгаа уснаа их баялаг бол өдөр өрхөял асагдаал байгаа байхгүй юу. Ингээд хэрэглэх ус их багасж байна л гэсэн үг.
дэлхийн бөмбөрсөн дээр ус их байна уу? Их байна. 197-гийн усыг бол далайн ус бид нар шууд хэрглэж чадахгүй. 102-ын усан дотор мөсөн уул мөс далай тэрийг бас хэрглэж чадахгүй байна. Хүмүүний хэргэлдэг ус бол туйлын бага байхгүй юу? Энэ гол мөрний усыг чинь одоо бохирдуулаа бас хүн хэргэлдэг хэцүү болж байна шүү дээ, тийм ээ. Хүний хэргэлдэг ус бол 90-ээс 0.1826 Тэгцэг 6%-ийн усыг л бид нар хэрэглэх боломжтой гэж байгаа байхгүй. Ийм болохоор усны хэмжээ маш багасж байгаа байхгүй. Дэлхийд дахинд бол энэ 2006 оны бүртгэлээр үзэхэд бол байна шүү дээ. 11 дуушуур 6.1% хүмүүс бол ерөнхийдөө усны энэ ариун цэвэр сайн усыг олж ууж чадахгүй байна гэж байгаа. За тэр дотор нэн олон хүмүүсүүд одоо хүүхдүүд бол энэ усны ариун цэвэр гэдэг юм уу олон талаас болоод одоо олон хүүхдүүд 300 төмөн хүүхэд одоо жилд одоо өвчин олж өгөө болж байна гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ их аюултай тав баримтууд байгаа үстэй. Тэгээд одоо дэлхийн хүн ам чинь одоо учиргүй хэмжээгээр өсөж байна шүү дээ. Тэгээд одоо усныхаа их балгыг хайрлахгүй тэгээд тэр бохирдож जैन, илсэж जैन, одоо ширэгж जैन нуур. Нин илүү зарим газар уснаас болоод одоо тарай, төмөс, гал гарах одоо ингээд л одоо хохирлууд их усарч байна. Зарим газар бүр дайндаа жинж хүртэл гарч ил байна шүү дээ. Ийм болохоор дэлхийд дахинд байна шүү дээ 3 сарын 22-ны өдрийг усны өдөр гэж зарлаад одоо хүмүүсүүдийг энэ тусал усыг жулсан ариулаач гэж ингэж одоо дэлхийд дахинд одоо хэлж өгж байна шүү дээ. Одоо нэг хүн ингэж ярьсан байт юм л да. Хэрвээ хүн төрөлхөйтөн үргэлжилэн усыг гамнахгүй, ариулахгүй тэгээд бохирдуулаад байх юм болвол усны их баялаг алга болно. Хамгийн сүүлчийн тусал ус бол өөрийн чинь нулимс болно шүү гэж хэлсэн байдаг. Энэ ч одоо айлгал хэлж хэлсэн нүгэлдээ. Гэхдээ л энэ нэг юм хэлж байгаа байхгүй. Хэрвээ үнэхээр дэлхийн ертөнцийн хүн ингээд олшроод ингээд усаанч хайрлахгүй, хамгаалахгүй, байгаль ертөнцийн хайрлахгүй бол нэг өдөр иймэрхүү байдал орж болох юм болцоотой байхгүй. Тийм болохоор хүн болгон өөрийнхөө хувьяасаа зохих хэмжээгээр тусал усаанч усан ариулж ил байл да. Энд чинь одоо их амархан шүү дээ. Одоо ингээл заримдаа би харж ил байхад зарим хүүхдүүд энэ усан гоожулчгаа нөрөө авгааж ил байна. Тэр усыг хаачих л та тэрийг хаах хэрэгтэй шүү дээ. Тэр тэгээд одоо зарим уснуудын хувцас угаас усыг тэрчгээр л урсуулаад явуулж чинь. Тэр усыг досч аваад тэр нойлон цэвэрлээд юм уу, газраа асчаач юм уу одоо олон зүйлийн л хэрэгжилж болж байгаа байхгүй юу. Ийм талаар хэрэгжилж болно шүү дээ, тийм ээ. Тэр одоо олон зүйлд л одоо усыг ариулж болох юм. Гэвч бол ариулна уугүй юу гэдэг зөвхөн таны өөрийн үзэл ухамсараас л шалтгаална. Тийм болохоор л ийм үзэл ухамсарыг бий болгох хэрэгтэй. Дэлхийд дахны хүн бүгдөө л ус ариулах тийм үзэл бодолтой болчих юм бол ус бунай баялаг болоо зөндөл байж л байгаа байхгүй юу. За ийм юмнуудыг л одоо анхаарч явах болов уу гэж би бодож энд яриндаа. За их баярлалаа. За баярлалаа. 132 дугаар сэдв. За хүчил төрөгч нь ургаанаг биеийн маш чухал шимдэжээлийн нэг гэж хэлдэг. Гэвч түүнийг идэж болдгоо. Харин амьсгалын явц дунд санаандгүй сорж авдаг. Олон хүмүүс хүчил төрөгчийн энэ чухал чанарыг тийм гүнзгий ойлгоогүй байдаг. Тэгвэл энийг юу гэж ойлгуул зохих юм бэ? Энэ тухай та ярьж болов уу? Хүчил төрөгчийн чухал чанарыг одоо хүмүүсүүд нэг их анзаардаггүй л дээ. Тухайлаад хэлэх юм бол бидний уурга тарих бол биеийнхээ хүндийн 2%-ийг л эзэлж байдаг. Гэвч хүний биеинд хэрэгсэж байгаа хүчил төрөгчийн 120-аас дээшийг хэрэгжилж байдаг. Бидний уурга тарих бол хүчил төрөгчд бол маш соргог. Хэрвээ хүчил төрөгч дутагдах юм бол бид нар маш толгой арих юм уу, нойруулчих юм уу, ой тогтоолт муудах юм уу, хүнд бол дорхноо манараад унчин штэ. Хүний тархин одоо ерөөсөн хүчил төрөгч дутагдаад болохгүй одоо 4-6 минут болоход л хүний тарих бүр мөсөн хүчил үүсдэг. Иймээс бол хүчил төрөгч бол маш их чухал юм байгаа юм л да. Хүчил төрөгчийг бид нар санамсаргүй л байж байгаа л агаар дундаас ингээд амьсгалаараа хурааж авдаг. Хүчил төрөгч нэг талаараа бид нар маш их хэрэгтэй. Гэвч бол хүчил төрөгчийн 100% бид нарт одоо бас хэрэгтэй гэж хэлэх арга байхгүй. 198 орчим нь бол бид нар одоо хүчил төрөгч чинь биеинд ороод одоо амьсгалаар дамжаад одоо цусанд ороод цусаараа дамжаад эдисэнд очоод одоо бидний биеийн дотор байгаа шим тэжээлтэй бодис дайм шихэртэй урвал үсээд, химийн урвал үсээд тэгээд тэрийг ноцоогоод энергийг болгоод биеинд ашиглаж байдаг. Гэвч бол 102% нь бол одоо
хит хүчил төрөгчид чөлөөт бүлгийг үүсгэдэг. Энэ чөлөөт бүлэг нь бол ингээд эргээд бидний биеийг одоо бас охируулдаг байхгүй. Тийм болохоор заавал одоо 100% хүчил төрөгч амсгах тийм шаардлага байхгүй шүү дээ. Одоо энд бас нэг юмыг анхааруулад хэлчихье. Хүчил төрөгч ярьж байгаа болохоор нялх хүүхдүүдэд дутуу төрсэн хүүхдүүд их хүчил төрөгч амсгуулдаг байхгүй. Тэрнээс болоод ингээд хараагаан алдсан хүүхдүүд бас байдаг юм. Тийм болохоор одоо тухайн үед өөрснөө анхаараараа эмчүүд ч одоо бараг ингэж хийхгүй байгаа. Дээр үед бол иймэрхүү юм гардаг байсан л дээ. За тэгээд одоо бид нар одоо сая одоо 7 их шимт хичээлүүдийг ярьлаа л да тийм ээ. Тэр 7 их шимт хичээлүүд бол бид нар санаачлагаасаа авч байгаа байхгүй юу. Хүчил төрөгчийг бол бид нар санаачлагаасаа бус байдлаар юм уу санамсаргүйгээр л авч байгаа юм. Тэгээд цуснд орсон хүчил төрөгч чинь очоод одоо биетэй нэгдээд одоо ингээд тэнд бол амьд бодисын химигийн урвал үүсээ. Тэнд бол бараг л одоо энэ гал төлөө хоол гэж байгаа адил юм ноцоод тэгээд энерги гаргаж ус болоод нүүрс төрөгчийн давхар эсэл гарч байгаа байхгүй юу. Ингээд хий бодисын солилцоо явагдаж байгаа. Энэ бол одоо уушигнаас зүрхнээс бодис эд эсэнд очоод эд эдснээс урвал явагдаа тэгээд гарч ирэх юм да хаягмал бодис нүүрс төрөгчийн давхар эсэл гараад дахиад уушгинд очоод уушгаараа гаргаад явж байгаа байхгүй. Энийг бол бидний доторх одоо хий биетийн солилцоо гэж байгаа юм л да. Энийг бол бидний уушиг бий болгож байгаа байхгүй. Гэвч бид нар тийм уушигтай юм байна. Манай дэлхийн ертөнц бол бас өөрөө гэсэн том уушигтай. Энэ дэлхийн ертөнцийн том уушиг нь юу юм бэ гэвэл ой шугуй ногоон ургамал байхгүй юу. Ногоон ургамал гэрлийн нийлэг явуулаад одоо тэр нарны энергийг ашиглаад ус нүүрс төрөгчийн давхар эсэл агаар дотороо бидний амсгаад гаргасан байгаа шүү дээ. Түүнтэй адил тийм нүүрс төрөгчийн давхар эслийг за дээрээс нь усыг энийг ногоон ургамал ашиглаад одоо өөртөө энерги болгоод ашиглаж байгаа байхгүй юу. Тэгээд түүний оронд юугийг амсгаж гарнаа гэвэл бидний одоо хамгийн хэрэгтэй хүчил төрөгчийг амсгаад гаргачихж байгаа байхгүй юу. Тэгээд энэ бол дэлхийн бөмбөрцөг бол одоо яа гэвэл бид нарт хүчил төрөгчийг бэлддэг. За тэр нь бол одоо бас нэг зүйлээр авч хэлэх юм бол дэлхийн бөмбөрцөгийн уушиг бол ой шугуй ногоон ургамлууд байгаа байхгүй юу. Тэгээд энэ ногоон ургамал байхгүй бол бид нар хаанаас одоо тэр сайхан цэвэрхэн хүчил төрөгчийг олж амсах уу те. Тийм болохдоор бид нар хүн болгон гэцээгээд байгаль ертөнцөө ногооруулж байх хэрэгтэй байгаа байхгүй юу. Ойр орчмоос эхлээд ногоон ургамал тарж ихэж явах хэрэгтэй. Байгаль ертөнцөө хайрлах хэрэгтэй. За тэгээд бид нар ногоо тарнаа одоо ногоон ургамал тарж яан мод тарж байгаа бол өөртөө л хүчил төрөгчийг бий болгож яана гэсэн үг. Ийм болохдоор энэ талд одоо бас их анхаарал тавиад одоо дэлхийн ертөнцөө ногооруулж байвал зүйтэй болов уу гэж бодож байна. Өөрийнхөө төлөө шүү дээ. Тэр ногоо нэг сайхан мод тарих чинь би өөртөө ажил хийж яана л гэж бодоо. Одоо хүн болгон ингээд мод тариад байх юм дэлхийн бөмбөрцөг ногоо болчих шүү дээ. Гих зэрэгээр л бас юмыг зөв ойлгох талд нь ойлгож байвал зүгээр болов уу гэж бодох юм да. За баярлалаа. 133 дугаар сэдв. За тэгвэл ой шугуу бол дэлхийн бөмбөрцөгийн уушгаа гэж ядгүр бүгдээрээ мэднэ. Гэвч бол хүн төрөлхөөдөө ой шугуйг огтлож сүйтгэж байгаа энэ хэмжээ нь бол бид нарын өдөр тутмын одоо ногооруулан ойжуулж байгаа гэнч одоо өөрөө нөхөж сэргэх энэ хэмжээнээс бол хоол давсан байдаг. За ингээд бидэнд нар бол өөрийн уушгаа сүйтгэж байна гэж үзэж болно. Мөн аль одоо ам ахуйгийг бөрлөхөж бохирдуулж хөрс шороо уус болон агаар мандлыг бохирдуулсаар одоо байгаа. Ингээд бол агаар хоол хүнснээ гинжин хэлхээгээр бол бидний биед бол орсон эдгээр бодсон биеэс гадагшлуулахад маш хүчтэй байдаг. Аажмаар хоримтлуулж хордлого үүсч эрүүл мэндийг ихээр нөлөөлдөг, хохируулдаг. Тэгэхээр бол бид энэ тухай чум яавал одоо энэ бохирдлыг бол арилгах уу? Яаж энэ өөрийнхөө эрүүл мэндийг бол бодол хэлж хохируулахгүй байх уу? Энэ талаар мөнхөө багшаас бол зөвлөн жаммаар байна. Тийм ээ. Үнэхээр дэлхийн бөмбөрцөг бол бидний биетэй адилчтэй. Мөн бидний уушиг, мөн бидний бие. Ингэж л бодох нь их чухал байхаа гэж бодож байна л дээ. Хүн төрөлхөөтийн тэгэл одоо өөрийнхөө уушиг, өөрийнхөө биеийг ингээл сүйтгэж л байгаа юм л да. Шинжлэх ухааны талаас аваад хэлэх юм бол энэ шинжлэх ухаан бол ер нь хоёр талдаа эртээ утга гэдэг байхгүй. Нэг талаараа бидний амьдралыг ингээ сайхан болгож ил байна. Нөгөө талаараа бас
агаар орчныг их бохирдуулж байна, хэцүү явдал болж байна тийм ээ. Жишээлээд аваад хэлэх юм бол өнгөрсөнд бид нар одоо ингээд сүх бариад мод унгадаг байсан бол одоо тэр машингуу чинь зүгээр талдаагаар нь шууд л нэг цаас ногтлол унгаагаал шувтраал дор нь ингээл баанз болгодог ч юм уу долон тейдвэрлээ. Энэ чинь одоо их хэмжээний ойшгуугийг одоо шууд ингээл устгаж байгаа байхгүй юу. Ийм болохоор энийг хэн хэрэгжүүлээд байна гэвэл арталт нь хүн л байгаа байхгүй юу. Тэгэл одоо бид нар энэ талаар анхаарах хэрэгтэй байгаа юм л да. Тэгээд ерөөсөн хүн бол өөрийнхөө уушгийг бий болгоё гэж бодох юм бол хамгийн дотлоор л гэрийнхэн ойр орчим ч юм уу өөрийнхөө боломжаараа энэ мод тариал дэлхийн ертөнцөө ногооруулж явах хэрэгтэй байгаа байхгүй юу. За энэ мод гэдэг ойшгуй гэдэг юм бол үнэхээр энэ маш их чухал юм байна. Агаарыг цэвэрлэн, бактерийг ална, энэ үйлдвэрээс юм уу гарсан энэ нүүрс төрөгчийн давхар эслийг чинь шингээж авна. Тухайлбал аваад хэлэх юм бол нэг га газрын навчит ой. За тэгвэл энэ ой нь бол өдөр болгон 1 тонн нүүрс төрөгчийн давхар эслийг шингээж авч яадаг. Тэгээд тэгцэг 73 тонн хүчил дүргчийг гадагшлуулж яадаг гэж байгаа байхгүй. Энд чинь асар их хэмжээний тоочтой. Тэгээд агаарыг цэвэрлэн, тийм ээ, усыг хадгалан, агарын дулааныг их зохицуулалтад олон их үйлдэл үзүүлж байдаг. Хог тоосыг шингээж авч яадаг. Ингээд маш их сайхан зүйлсүүд байгаа байхгүй. Тийм болохдоор л бид нар одоо энэ ойшгуйг хүний аргаар бий болгож явахд бол маш их чухал юм байгаа юм л да. Тэгээд одоо хүн болгон ухамсарлахгүй бол энийг хичнээн хилээч гэсэн тийм хэрэг төрөхгүй. Энгийн хүнд аваад ирэх юм бол агарын бохирдолд бол их л хэмжээний хуур нэмэр оруулж байгаа байхгүй. Ер нь бол энэ агарын бохирдолтын 159% нь үйлдвэрээс биш одоо бидний өдөр тутмын амьдралаас л болж байгаа байхгүй юу. Жишээлбэл одоо энэ хятад амьдарж байгаа нэг одоо албан ажилтнаар л бодоход одоо нэг бага зэрэг 40 м квадратын гэрт суучгаад нэг их бага хэмжээний 1.16 ийм одоо хий гадагшлуудаг ийм машинд суугаад жилд одоо сард нэг удаа онгоцон суучгаад байх юм бол нисгэл суучгаад байх юм бол жилд одоо байж та 2611 тонн ийм их хэмжээний нүүрс төрөгчийн давхар эслийг гадагшлуулж яана гэж байгаа байхгүй юу. Энд чинь аимшигтай их тоо байгаа биз дээ. За хэрвээ бүх зүйлээ анхаарал тавиад машиныг бага бариад одоо тэгээд жилдээ болж игэл баг нисэх онгоцонд нисгэлд суухгүй тийм ээ. Тэгээд одоо ингээд амьдралаа их хэцээх юм бол дөнгөөл 1-2 тонн гарan нүүрс төрөгчийн давхар эслийг л гадагшлуулна гэж байгаа байхгүй. Тэгэл бид нарын одоо амьдралын дунд одоо ариул сурах хэрэгтэй байгаа байхгүй. Ариул нь одоо ер нь бол одоо манай улс бол ингэж штэ одоо тэр дор нүүрс төрөгчд амьдралыг бий болгоё гэж олон хүмүүсүүд чармайлт үзүүлж байна. Гэхдээ олон улсууд сайн ухамсарлахгүй л байгаа байхгүй. Энд бол таны одоо нэг хүчин зүтгэл гараа нэг юм хийх асуудал биш. Зөвхөн танай хандах овор тийм ээ. Танай хийх сонголтод л байгаа байхгүй юу. Энд маш одоо дор нүүрс төрөгчд амьдрал гэдэг чинь бол байгаль ертөнцийн хайрлахын хамгийн нэг зүйлийн илрэл байгаа юм да. Энергийг ариулах хэрэгтэй, хоол хүнсээ ариулах хэрэгтэй, захилгааныг ариулах хэрэгтэй, усыг ариулах хэрэгтэй, досыг ариулах хэрэгтэй. Ингээл бага юмнаас л ингээл эхлээл хийх дээр бол та энэ байгаль ертөнцтэй хөв нөмөр оруулаад энэ байгаль ертөнцөө хайрлал энэ байгаль ертөнцтэй одоо шинэ уушгийг бий болгож байна шүү дээ. За жишээлбэл аваад хэрэг юм бол одоо хувцас угаасан усаараа дахиад тэр одоо нойлон жорлонгоо ингээл цэвэрлээл ус хийж болно шүү дээ. Шээжха заавал тэр дараа л их хэмжээний ус гоожуулдаг нэг ус гоожол явж байна шүү дээ. Та тэгэл нүрээ угааж явахдаа бага ус гоожуулаад угааж явах хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ. Тэр усыг заавал тэгж гоожуулж явах хэрэг байхгүй. За тэгвэл тэр хоол хийх үедээ тэр цагаан будагаан урдаар 10 минутын өмнө усан дэвтээж хаал тэгээд тэр усаараа ингээл хийхдээ чинь зэрэг хурдан болоо захилгааныг ариулчих л байгаа байхгүй. Та тэгээд компьютероо нээчгаал хайчгаал гараал явахын оронд та хаагаал утсын салгаж л байх хэрэгтэй. Энэ компьютер, телевиз бүгдийг. Ингээл багтаар таны амьдралдаа ингээл ариулээд байгаа байхгүй. Бид нар гараад явахдаа ойрхон бол бид нар машин зуухгүй л алхаал явчих хэрэгтэй. За өөрийн хувь машинтай хүн бол олонхийдээ нийтийн унаагаар явж ивэл сайн штэ тийм ээ. Гих зэргээр л одоо ингээл одоо өөрийнхөө ухамсарлаа ойр орчимдоо мод тариач юм уу иймэрхүү л үйлдэл хийгээ танай зүгээр хийж чадах боломжтой асуудал л байхгүй. Ингээл яхтар чинь та энэ дэлхийн хүмүүцгээ хайрлж яан яг өөрийн биеэ хайрлж яана л гэсэн үг. За иймэрхүү л байдлаар л одоо
туг том энэ дэлхийн ард түмэн ингээл юу байх юм бол дэлхийн бөмбөр зүг удахгүй л дахиад сайхан уул хөвдөө ороод сайхан цэнхэр агаартай болоод энэ сайхан бохирдол багцаал ингээл хүн төрөлхөт нь бол цэвэр сайхан уур амьсгал бий болж л байгаа байхгүй. Гэвч ингэж хийх хүмүүсүүд маш цөөхөн байгаа байхгүй юу. За тэгэл адгалжил одоо нэг цаас одоо тэр ариун цэврийн цаасыг ихтэл багаар хэрглэж болно шүү дээ. Заавал тэр ихээр дэлбитл байгаа л ингээл яваа. Тэр чинь бүр л ингээл одоо цаанаасаа эрэхтэй яаж байгаа юм. Ингээд 1 кг махыг бий болгохтол одоо энэ байгалаас ургасан зүгээр л энгийн одоо тариа төмсний хоолоос хол илүү хүч зарцуулж байгаа байхгүй юу. Зоос мөнгө тэгээд дээрээс нь тэр зоос мөнгө чинь юу гэдгүүлээд мөн эргээл тэр нүүрс төрөгчийн давхар эсвэл их хэмжээгээр хадагчлуулж ижил ирдэг гэдэг байхгүй юу. Тийм болохдоор л ингээл амьдралдаа одоо баг цагаамаас л эхлээл хийж л байх юм бол одоо дэлхийн ертөнцийн хайрлж яана л гэсэн үг. Дэлхийн ертөнцийнхаа тэр уушгийг бүтээж яана л гэсэн үг. Ариун цэвэр болгож яана л гэсэн үг байгаа байхгүй. Ингээд одоо хүн болгонд ухамсарлах зүйтэй юм болоо л гэж бодож суух юм да. За баярлалаа.